За Монголын зөгнөл гэхэд за Эзэн Чингис хаан ч буцаж ирнэ гэдэг. Тийм үү? Тэр шүү дээ. Гэхдээ тэр үед энэ ертөнц бүхэлдээ сүрэх үз. Бараг л та. Монголчууд хүчрхэгчгүй. Яагаад гэвэл тэр агуу хаан ч хар баг наснаасаа морин дил дээр явж та нарын төлөө гэж тэмцэж явсаар байгаа тэнгэртээ оцсон. Гэтэл та нар хүлээж авж байгаа та нар өөрсдийг хардаа. Хамаг гадар шороо гэд ухаа цүүтгэхэд бүгдийг цөлмөө Монгол хүн шинжээ алдчихсан. Тэр заларч ирвэл хамгийн түрүүнд та нартай хатуу хариуцлага тооцохыг л өгнө. Тэрнээс ингээд Монгол улсуудаа хамгаална энэ гэсэн тийм байхгүй. Миний хичээж үлдээсэн энэ гадар шороог та нар ингэсэн байна. Тэгэл шууд өөрийнхөөсөө эхэлж цэвэрлэх болно шүү дээ. Тэгвэл залрахаас нь одоо 800 болохоос өмнө та нар өөрсдөө шудраг зөв хуйлаа батлаад зөв амьдраад уул устайгаа зөв харьцаад тэр хаана хүлээж авах бэлтгэлээ базах хэрэгтэй биш үү? Гэтэл тийм алга байна шүү дээ. Юу вэ? Яг байж харагдаач. Хүнийг хуурж амьдрахыг гадар шорооноос өвөг дээдсээс урууж амьдрахыг амьдрал гэдэг болоо. Та нар өвөө юм хэлэх цаашаа гэдэг. Манай улаач хэзээ ч тийм байгаагүй. Хэзээ ч газар сэндийч байгаагүй. Өхөөсөн ч өсөж байсан ч тэхгүй гэж боддог нэг нөхөр дөө. Яагаад корона тусахгүй гэж бат итгэлтэй байгаа юм болоо. Өчгөн улаач энэ газар шороог ухад сэндийчих сүйтгэх суналдаа авсан тийм үйлдэл гаргаагүй учраас л тусахгүй юм шүү дээ. Тэгэхээр тэр 3 дахь тунгаа хийлгэнэ үү? Дахиад 4 дахь хийлгэнэ үү? Та нарын мэдэх хэрэг. Та нарт сонголтыг өгж илгээсэн үнэн худлыг ялга гэж ухаан заяасан. Тэгээ ялгаж чадахгүй тийм байгаа бол яа гэх вэ? Комдаа. Кицүүлэш. Өвөн бол яг улааж байгаа улмал далд чанарлуун сургаад л байна. Тэд чин тэнгэртээ дэвшээд бидний халааг авах хөр шүү дээ. За тэгэхээр өвөл битий даар агаар сайтай бай. Санаа сэтгэл хүчрхэг бай. За нэг тийм л зүйл хэлье да. Битгий өвдөх юм бол наадах чинь ожгрох болно.